Чи юу хийж байгаа юм бэ? Би компьютер ашиглаж байна. Чи компьютер дээр юу ч хийхгүй байж тээ. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж хэлсэн болохоор би суудлаа тавьж өнгөрөөгөө зү. Чи Би чамайг ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж хэлсэн шүү. би юу? Чи юу хийхийг хүсэж байгаа мартсан юм уу? Хэрв чи компьютер ашиглахгүй бол хэдэн тоглоом тоглоцгоё. Одоо л чи санаж байна уу? Чи. Муу тагтааны ярилцсан байна. Хөө залуусаа. Би энд. Тавтаа барил. Юу болоо тана? Тийш хата. Хумаа хачаа харагдаад байна. Хумаа үргэлж хачаа харагддаг байсан штэ. Юунд гэдэм болгоод байгаа. Тэр царай муудаач бас бүр хүч биш болцсон байна штэ. За хумаа хүн шиг харагдахгүй байж магадгүй ч гэсэн тэр хүн байгаа байсан гэсэн үг шээ. Юугаа хараад байгаа юм бэ? Яасан та нар эво. Энцэн юу болж байна? Энэ бол манай үеийн бодлоо. Тэдний гэрүүлэн аялалд явж байгаа учраас намайг нэг өдөр хараарай гэсэн. Тэр үнэхээр гайхалтай харагдаж байна. Тэр яг л чаад шиг харагдаж байна. Би усан яхаар янзлан усан байна. Чи. Нэрээ түүний нэрийг Балдан Бүрүү гэдэг. Энэ ямар нэр вэ? Энэ үнэхээр тэнэг нэр байна. Энэ үнэхээр сайхан нэр байгаас тээ. Хин нэгний нэрийг битгий ингэ шоолж. Зүгээр. Зарим чөтгөрчөг жигшүүр тамтаас илгаатай Балдан Бүрүү алтан зүрхтэй шүү. За би өглөөний хичээлдээ явлаа. Та нар шинээс тагаа сайн тогтсонсорой. Муу хаалцаа. Чи түүнийг авчирсан хүн. Тиймээс чи түүнийг өөрөө асар шамарлах хэрэгтэй. Би аль болох ордон буцаж ирээ. Зүгээр түүнтэй сайхан тоглоод үзье. Хөвчлээ байгаарэ. Ямар ч тач чи манай дутаг дэсвэр давтаа мэрэл амаа хамгээд оршин суух хугацаанд чимээ байгаарэ. Хуцчи. Балер бохор сарвуу над руу түлхээ болоо. Би хол өгөрцөө марцчих. Би чамд хайртай. Ямар сайхан дэт вэ? За би одоо явлаа. Юу? Чи миний нэрийг утгахгүй гэж бодож байна уу? Чиний царай доголжчихсан байм Би уу? өмнө мартчихсан байж тээ. Би чамд. Тат яаж ийм сайхан сэтгэлтэй байж чадж байна? Хумаа, энэ татан савнд шиг амттай. Төө тоордох хэрэггүй шүү. Утгагүй юм яриад байгаа юм. Чи л амандаа хийх юм аа. Шинэ найзтай атархаж муулахаа болоо. Зүгээр л түүнтэй хөвчлөөчтэй. За, би үнэхээр явлаа шүү. Үсийг чинь хуйлж өгдөний чинь татцыг хурганд орооны $1 алгадана. Чи ихээс өгшин навшны. Уурлаач чи юу хийж чадах юм бэ мó бицгаа. Чи түүнээс сайн шарчлаа. Чи гудамжнаас ирсэн үү? Үгүй бодож мороо мож чадсан маань нохооны өдөр дуустал би чамайг задан доо. Чиний л энэ шүү дээ. Би огт уурлаагүй шүү дээ. Чиний ээжмөр. Энэ морнохоо алилагчдыг хараад байгаа нэлэх хөвчлээ урлж шүү дээ. Ихтэй чи хэтэрхэж жижигхэн ганц ч өдөрч минь хурж чадахгүй. Барахгүй шүү байдуу. Энэ муу аимшигтаас л чи хой Балдан Бүрүү буужраа надад хал зүүцэдэх хөө. Үгүй би тийш явахгүй. Хэрвээ тулдахыг хүсвэл доромжлоо тулаа хий. Чи найзууд минь доромжлсны хараа би чамайг цааш нь дэвчихгүй. Тэр жижигхэн хулгана уу? Чи бүр үнэхээр жижиг юм а. Би чамайг тэнд байхыг шараагүй байна. Би чиний арсиж уул гурланд хийж тэгээд чуурна мó хулгана минь. Стэнэрэ дийсгэстэй үзүүлж өглөө доо. Хэтэрхий байлаа шүү. Ийм муу тагтааны копи. Тэгэл яаж тэр муу тагтааны копи болох вэ? Чи. Айс чи тэнэг муу чууны тарих. Юу вэ? Би чи нэр Билээ. Балдан Бүрүү. Юу болохоор ийм зүйл болд юм бэ? Наадсан биднийг дарамжилж уурлуулсан учраас бид нар түүнд хичээл заасан даа юу? Хичээл зааж өгсөн юм бол бүр зодоод айцсан байж тээ. Яаж аа. Тэр үнэхээр сайхан сэтгэлээ. Зөөлөн точ штэ. Тийм байгаад ямар та нарыг доромжилт. Тэр намайг ихээс үг туудаг шулам гэж дуудсан. Найзуудын хооронд доромжлын үг тэгээ юухан байх вэ? Тэр надад би чиний арсиж хуулж чиний гурланд хоор чиний гэж хэлсэн. Арай л хэтрүүлсэн байх шүү. Гэтэ зүгээр байж магадгүй. Тэр ээжийг минь муур гэж дуудсан. Тэр үнэхээр хэлхий цагаарыг давсан байж. Гэтэл түүнд юу хийснээ хартаа залуусаа. Тэгээд миний үеийг таттай хэр хайртайг та нар мэдэх үү? Эмлэг орё хогшоо эмлэг орё. За би чамайг шууд малын эмчтэр авчиад өгье за. Тийм шүү түүний малын эмчд үзүүлж бистасл хийгээрэй. Тэр тийм амар гимцсэн юм. Тийм төрлийн бистасл биш гэж юу? Тэгвэл ямар төрлийн? Ариутгалын бистасл. Шархад мөн амьдтыг бас эмчилдэг. Би хаадаа. За сайн уу? Тэгээд зээл юу вэ? 7 хоног дотроо дандаа нэг бислэг бий байгаа. Тэгээд би Instagram хаяга өгөр шидлээ.
Тада. Яагаад ингэсэн бэ гэдгсэн чинь одоо би TikTok дээр ингээд нийтдээ 8016 followersтэй болжээ. За харин YouTube дээр 12656 subscribe болжээ. Тэгээд ерөнхийдөө бол бүгдээрээ ингээд 10,000 болсон учраас Instagram маань дөнгөж 270 хавцаа байгаа хгүй. Тэгээд тийм учраас хэдүүлээ ийшээгээ бөмбөгдцгөөё. Яг бөөнөрөө шууд Instagram лог. Followers subscribe бөөнөр шууд бөмбөгдөрөө. Тэгээд өнөөдөр 2 сарын 1 болох өнөөдөр Арслангийн ордод гарах цаст тэрэг сар гинэ. Тэгээд нэг тийм хүн болох юм тэгсэн чинь яасан гэж өнөөдөр чинь манай мөнгө ингээд YouTube-тайгаа холбогдох гэж зөндөө юм болсон. Жилийн бүр ялчч юм ингээд мэйл явуулаад баг 11 сараас эхлээд явуулсан чинь ерөөсө болохгүйсэн байхгүй. Тэгээд баахан YouTube орж үзээд тэгээд за баг ингээд үлээсээр баг дараа нь ингээд авах гэж бодож байсан чинь яг өнөөдөр яг Ruby үзээд YouTube ингээд тэгэхээр би коммент дээр ингээд яаж ингээд мөнгө олох вэ гэсэн чинь Ruby бас өөрөө мэдгүй. Тэгээд за ер нь ингээд ямар ч гэсэн ороод үзье. Студио өнөөдөр ороод үзтээ яах нь юм гэж болоно тий. Би бүр хэд удаа орчихсон байхгүй. Тэгж жагаад яг 7 оны дараа ингээд ороод үзсэн чинь шүүн юм болоод тэгээд шууд нөгөө нэг AdSense тохируулаад тэгээд 2-7 хоног юм уу 7 хоногийн дараа хариунд гарна гэд надад хэлсэн байгаа. За тэгээд та нар маань хэрвээ жилийн одоо нэг ерөнхийдөө бол яг орлогоо олоод ирэх юм бол та нарт шууд бичлэгээр ингээд би одоо хэдийг олж байгаа гэдэг шууд хэлнэ за. Тэгээд нэг тийм хөө бас бичлэг хийх ба. Тэгээд ерөөхдөө цагаасаар одоо ингээд иржийн хідүүлээ сайхан тий бууз муузаа идээд салон молодоо идэх тийм бас ASMR бас орж магадгүй та нарт ер нь бол хэлчихье орохгүй ч гэж магадгүй. Ерөнхийдөө л тэгээд зээл нь бас ер нь орноо гарнаатай шүү дээ. Тийм болохоор та нар маань жоохон үлээдтэй хандж үзээрэй. За тэгээд хайртай шүү та нарт. Нэг мэдсэн л 12600 subscribe-тай болж, нэг мэдсэн л TikTok дээр 8016 followersтай болжээ. Энэ үнэхээр гайхамшигтай үстэй. За тэгээд би бас топ одоо миний үзэгчдийг бас ингээд харуулъя гэж би бас бодлоо. Манай топууд ингээд намайг баян ингээд коммент ингээд яг наа баян үздэг байж болно тийм ээ. Гэтэ яг ингээд комментээр ингээд бичээд баян ингээд сэтгэлээ үлдээгээд байгаа нь топ болоод үлддэг юм аа. Тэгээд эдэн топуудаа шалгаруулцгаая. За эхний нэгт орсон топ гэх юм бол ариун үзлэн гэдэг хүүхдээ наа. Тэгээд зөндөө баярлаа. Нийтдээ 28 коммент надад бичжээ. За дараагийн хоёрт орсон хүн бол Бүжэл Лиза гэдэг бас нэг амар хүүхдээ наа. За нийтдээ 23 коммент бичжээ. За Фернандо гэдэг нэг хүүхэд бас топ комментээр шалгарч 3-т орсон байна. Нийтдээ 18 коммент бичжээ. Тэгээд нийтдээ 3 топ гарч ирсэн. За үүнээс их илүү топууд бас гарч ирнэ гэж би найдаж байна. Яг нь намайг зөндөө бас үздэг байж болоо. Гэтэ би бас тэ топ болцсон байгаа хүмүүсээ бас хэлэхгүй болохгүй гэж би бас бодоод тэгээд хэлж байгаа шүү. За тэгээд цагаасаар тэгээс
сайхан татлаад байд. Сайхан алгаг шагаад тэгэл тоглоод яс уламжлаад дагаад дийлэн өмсөөд гой юмнууд хийрээ. Тэгээд сайхан толгоод гой юмнууд хийрээ. За ямар ч байсан жилийн одоо ингээд ярих юм яриад дуусчлаа. Тэгээд та нартай зөндөө их хайртай шүү. За юу. За тэгээд баярлалаа. Энэ үргэлжлүүлэн та нартай зөндөө хайртай шүү. Тэгээд бай. Like, subscribe дарахаа бүү мартаа. За bye bye.